За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ 2025 оны физикийн улсын шалгалтын даалгавруудыг ажиллаж үзье. За энэхүү хичээлийн жилд улсын шалгалтын дээр физикийн даалгавар маань өөрөө 36 тест 4 задгаа даалгаврыг агуулсан дасгалууд ирсэн байлээ. Одоо ер нь цаашид бол яг физикийн томьёог чийжлэх бус, нэг 2 3 таг хооронд нь үржүүлэх бус яг нөгөө физик гол утга санааг яг яаж хэрхэн ойлгоод байгаа юм бэ энэ сурагч. Тэгээд тухайн мэдлэгээ ингээд жишг харьцуулах, дүгнэлтийг ойлгох, эргэцүүлэх гэх мэт юм маш олон чадваруудыг шалгаж даалгавруудыг илүү боловсруулж гин гэж миний зүгээс бол харжээ. За тэгээд бүгдээрээ за сурагчд маань аль болох ингээд энэхүү дасгалуудыг ажиллахдаа томьёог чийжлэх биш бүр цаад утга санааг нь ойлгож ер нь физик үзэгдлийг сайн ойлгоосоо ойлгож тэгээд тавтаасаа гэвэл илүү зүгээр байна. За зурагт үзүүлснээр хувиртай шилэн савнд ус юулэхэд эхний 43 секундын хугацаанд 70 см куб эзлэгүнтэй ус юулэгдсэн бай. Харин 12 секундын хугацаанд ямар эзлэгүнтэй ус юулэх вэ гэж. Тэгэхээр ерөөсөө ингээд физиктэр бол ингээд ямар нэгэн зураг өгөөд л өгсөн байх юм бол энийг сайн ажиглаж харах хэрэгтэй. За жишээлбэл энд юу гэсэн бэ гэхээр энэ хуваарийг энэ мензуркэнд байгаа усны хуваарийг харах юм бол 70 дээр саач тийм ээ. Тэгвэл хугацааг нь хардъя. Мөн 43 гэх заач. Тэгвэл ерөөсөө л эхний зураг бол яг энийг л илэрхийлж байгаа гэлж. Тэгвэл бид нар хоёр дахь зурган дээр нь хугацааг нь харахад нэрэл 10 15-ын дунд тавьцаа тийм 12-ыг зааж байна. За тэгвэл яг энэ усны эзлэгүн хэд вэ гэдгийг л харах. Тэгэхээр 10-аас 20-ийн хооронд бол яг тэн хагас дээр нь байгаа учраас 15 см куб гэж гарах нэ. Тэгэхээр энэ бол янз бүрийн тийм пропорцлж бодох юм бол байхгүй. За хоёрт нь зурагт үзүүлснээр гар бөмбөгийн довтлогооны бөмбөгийг алтан зуул тамирчин гар дээрээ тосгод түүний гар руу чиглэн ирж буй бөмбөгний бүрэн хурд нь хэвтэх тэнглэгтэй 53 градус өнцөг үүсгэсэн байва. За хурд маань 28 м/сек. За энэ үед ямар хурдаар хэвтээчилт алтан зуул тамирчингийн гарт ирэх вэ гэж. За тэгэхээр бидний одоо бүрэн хурд буюу B маань B-y болон BX векторуудын нийлбэр вектор байна. За тэгвэл бид нар эндээс хэвтээ тэнглэгийн дагуу гэж байгаа учраас BX векторын хэмжээг олно гэсэн үг. Тэгэхээр бид нар ингэж ажиглах юм бол ийшээгээ B хэвтээ тэнглэгийн дагуу B гэсэн суу тэнглэгийн дагуу BY гэсэн ийм тэгшүүнцэгт гурвалж нь харьцаа бас гарч иж болно. За энд альфа өнцөг үүсгэж байна гэдэг маань BX маань энэ гурвалжныхаа налсан кат гэж өгч. Тэгэхээр бид нар налсан каттыг яаж олдох юм бэ гэхээр хипнозийнхаа хэмжээг косинус альфагаар үржиждэг. За тэгэхээр гипноз нь бол бидний хувьд бол B бүрэн хурд маань байгаа. За тэгээд түүнийг косинус альфагаар үржих юм бол бидний хэвтээ тэнглэх дээр хурдны хэмжээ гарч ирэх нь. За тэгэхээр хурд маань бүрэн хурд маань өөрөө 28 м/сек байсан. Үүнийг косинус 53 градусыг бүгдээрээ тэг 16-гаар бодорой гэсэн үгтлийг ашиглах. Тэгвэл тэг 16-гаар үчгээр хариу маань 16.8 м/сек гэж авах нэ. Ави. За гуравт нь доорх зурагт биеийн хурд хугацааны хамаарлын графикийг үзүүлжээ. AB хэсэгт биеийн хурдтгал ямар байх вэ гэж. За энэ А-гаас B хэсэгт хугацааны агшинд хурд жигдгсэн энэ жигд хордлох хөдөлгөөний үед бид нар хурдтгалыг эцсийн хурднаас анхны хурдынхаас харьцуулсан хугацаанд тоож байдаг. За тэгвэл хурд маань өөрөө эцэстээ 5 дээр ирсэн. Анхны хурд маань 2 байсан. Энэ графикаас харж байгаа. За тэгээ үүнд зарцуулсан хугацаа маань 2 байгаа учраас
3-ыг 2-т байгаад 1.5 метр секунд квадрат гарах нэ. За дөрөвт нь гөлгөр ширээн дээрх M-мастай тайрцыг жингүй эргэвчтэйгээр үл сунах нарийн утсаар таазан толовжээ. За 3 кг мастай ачаад тэгээд энэ доороос зүүцсэн. За системийг чөлөөтэй орхиход 3 кг мастай бий доошоогоо 6 метр секунд квадрат тодорхойлолттой хөдлөхөөл энэ чирэгдээд байгаа M1 массын утга нь хичнээн хэмжээний мастай юм бэ гэдэг юм. За энд бүгд өвчнүүдэд зорно. За утас бол M1 мастай биеийг Т гэдэг хүчээр татж байгаа. За тэгтэл энд байгаа эргэвчээр доошоо унжин. За M2 мастай биеийг унахгүй тул энэ утас хоёр нийлээд дээш нь өргөж байна. Тэгвэл ямар хүчээр өргөж байгаа юм бэ гэхээр энэхүү одоо татдагж байгаа Т хүчийг 2 дахин багасгасан авсан шиг тийм хүчээр дээш нь өргөж гэнэ гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ энд Ньютоны 2 дугаар хуулийг бичгэнэ. За ерөөсөө M1 мастай бие ямар энэ биед ямар нийлбэр хүч байгаа юм бэ гэхээр энэ биеийг ерөөсөө Т гэдэг одоо утас татаал А уртгалыг олгоод байгаа гэсэн үг. Харин M2 мастай биед ямар хүч үйлчилж байгаа гэхээр M2G гэдэг хүндийн хүч доош нь татж байна. Тэгвэл энд үйлчлэх нийлбэр хэмжээ маань хүчний хэмжээ маань юутай тэнцүү байх юм бэ гэхээр эн чинь доошоогоо ингээ А хурдгалтай явж байгаа учраас энэний дагуу байгаа хүч буюу M2G нэмэлт тэмдэгтэйгээр авъя. За үүний эсрэг байгаа 2 хүчээ тэс нь хасаж өгнө. 2 хүчний хүчийг хасаж өгнө. За энэ систем тэгшлэгийг бодоход хариу мань гарна гэсэн. За бидний хувьд бол Т утасны татах хүчээ олцоход бол ер нь хариу гарчих нь шүү. За тэгэхээр ерөөсөө M2A-гаас А тэнцүү M2G-гээс хасдаг нь Т болж өгнө гэсэн. За эндээс бид нар Т-г олох юм бол M2G-гээс M2A-г хасаад. За 2-ыг 10-аар 3-ыг 10-аар үржихээр 30. За 3-ыг 6-гаар үржинэ гэсэн үг байна. За ингээд гэх юм бол 18, 30-аас 18-ыг тусгаар 12 метр 12 ньютон хүчтэй байна. За тэгэхээр ерөөсөө бидний M1A маань 12 ньютонтой тэнцэж байна гэсэн. Тэгвэл А маань юутай тэнцвэнэ? Тэгвэл M1 мастай бие маань 12 ньютоныг хуваадаг нь хурдтал нь 6 метр секунд квадрат байсан учраас 2 кг мастай бие энд байсан байна. За 5 дээр нь куб хэлбэртэй цул M мастай биеийг шингэн бүрэн хийн тэнцвэрийн байдалд оруулваа. Зурагт үзүүлснээр дээш чиглэсэн хүч нь Архимедийн хүч болон доош чиглэсэн хүндийн хүч нь тэнцүү байна. Энэ нь аль хуулиар тодорхойлогдох вэ гэсэн. За. Тэгэхээр Паскалийн хууль гэж байхгүй. Энэ бол даралтын тухай ярьж байна. За энд ерөөсөө шингэн дотор биеийг өргөж байгаа хүчний тухай Архимедийн хүч маань хэлдэг. За энд хүндийн хүч. За энэ хоёр хүчний хүч тэнцүү байгаа тохиолдолд би ингээд 50 энд 100% ерөөхдөө живэд байж ахна. Тэр ерөөсөө Архимедийн хуулийг илэрхийлж. За 20 м радиустай тойргоор скутер унсан хүн тойргийн 4/1-ийг тулжээ. За түүний шилжилт хэдэн метр вэ гэж. Тэгэхээр бүгдээр энэ тойрог зөвлөх нь. Тойргийн
тойрногийн 4-1 гэхээр юм их баг тий. За юм их байна. Энд ирэн гад. 20 м радиустай гэдэг маань ерөөсөө энэ хэмжээнд л 20 м болж байна гэсэн. Тэгэхээр тойргийн төвөөс тал бүр тийш татсан хэмжээнд ижлэх юм байдаг. За тэгвэл түүний шилжилт хийдэг вэ гэж асууж байна. Тойргийн 4-1 тойргийг туулж байгаа зам бүлийг одоо улаанаар тэмдэглээд байгаа гэлж болж байна. Харин шилжилт гэдэг нь юу гэдэг байгаа юм бэ гэхээр ханаас хаа урсан бэ гэдэг татсан шулуун баг. Энэ ногооноор тэмдэглэх хэсгийг бид нар олно гэсэн. За тэгэхээр өсвөл тэгшүүн зөвхт гурвалжны 2 катетууд мэдэгдэж байгаа учраас энэ гурвалжтай тийм ээ. График орч. Өсвөл 20-ын квадрат дээр нэмсэн. 20-ын квадрат. Тэгээд эндээс яаж авчна гэсэн. Тэгэхээр өсвөл 28.3 м. Ингэж байна. За 7 дээр ааш өндөрөөс унгахад би чөлөөт уналт хийвээ. Дорт графикуудаас аль нь биеийн кинетик энерги хугацаанд самарч хэрхэн өөрчлөгдөхийг зөв харуулж байна вэ гэж. За тэгэхээр кинетик энерги маань өөрөө энэ хуулиар тодорхойлогдсон. Тэгэхээр хугацаа өнгөрөх тусам энерги нь ихсэгтэй квадратаар ихсэх. Ямар нэгэн 50 байсан биеийг доош унахад унах хүртлээр энерги нь квадрат бол ихсэх. Яагаад юм бэ гэхээр бид нар бинэл GT гэдэг мэдчих тий. Тэгвэл яаж вэ? Урд маань хугацаанаас шууд хамарч. Тэгвэл энерги маань урднаас квадратаар хамарч байна. Тэгэхээр квадрат функцийн график маань өөрөө парабол хэлбэртэй байдаг. Тэгэхээр толгойн хаах. За 8 дээр тэг 10.2 кг масстай 400 м/сек хурдтай сум таазан дүүжлээстэй байгаа 9.8 кг масстай ачаанд тусад зоогдвоо. Ачааг оноод хамтдаа ямар хурдтай явах вэ гэсэн. За энд бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулиа бичих юм. За эхлээд за энэ хоёр сум энэ сум энэ биед очиод зоогдоо шигдээд нэг бий болох юм. Тэгэхээр энэ хоёр нийлбэр масс нь нэг б штрих гэсэн орчтой хөдөлнө л гэсэн. За тэгэхээр анх сум бол өөрөө тэг 12 кг масстай 400 м/сек хурдтай явчихсан. Харин энэ зүүцэн дүүжлээстэй байгаа масстай ачаа бол өөрсөө хурд байхгүй. Тэг. Тэгэхээр энэ хэсгийн тэгштгэл шууд тэг болчихно гэсэн. За тэгээд чиглэл нь бол ийшээ x тэмдэглэхэд авах юм бол зоогдоод ачаа маань ийшээ л хөдлөн гэх юм шүү. За тэгэнгүүт бүгдээрээ векторын арилгаа бодно гэсэн. Тэгвэл b штрих хурдыг олгож байгаа учраас эсвэл m1-ийг b1-ээр үржээд тэгээд массуудын нийлбэрт нь туугаад өгчнө гэсэн. За тэгвэл тэг 12-ыг өчтөг нь 400 м/сек. килограмм үүнийг хуваадах нь 2 масс нь 9.8 дээр тэг 12 юм гэхээр 10 болох нэ. Тэг 12-ыг 400-ээр үржихэд 80 кг-ыг өчтөг нь м/сек болох нь. За энэ бол килограмм гэж байгаа. За тэгээд түүнийг 10 кг тунал гэсэн. Ингээд дараад эсвэл 8 м/сек хурдтайгаар ачаа ишиг болох нэ. За 10-т нь ачаа өргөх төхөөрөмж 20 кг масстай ачааг газраас 2 м өндөрт 10 секундын хугацаанд гаргасан бол төхөөрөмжийн чадлыг тодорхойлно гэсэн. За ачаа өргөх төхөөрөмжийн одоо хийсэн
ажил гэдэг маань өөрөө хүндийн хүчний ажил. За түүнийг потенциал энерги гаргамаар учиж бол. За тэр маань 20 кг-ыг хүчдэг нь 10 м/сек хавдраад хүчдэг нь за 2 м. За энийг бодох нэ. Тэгэхээр ерөөсөө 400 joule ажил. За бид нар механик чадлыг олохдоо яадаг юм гэхээр ажлыг цуцсан хугацаанд хангаж. Тэгвэл 400 joule-ыг 10 секундэд тавьсан бол 40 гэж байна. За 11-т нь болохоор 60 градус температурт 20 м урттай байсан төмрийг 20 градус температуртай болтол өргөхөд нь ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ гэж. За хөргөж байгаа учраас ерөөсөө тэлнэ гэдэг юм сонгохгүй л гэсэн. Ашиглагс. За тэгэхээр шугам дэлхийдээ хамтан ородох нь анхны утгыг шугам дэлхийдээ коэффициентээр өвчээд түүнийг температурын өөрчлөлтөөр нэлжиж байгаа. За анхны урт маань 2 м байсан. Шугам дэлхийдээ коэффициент нь 12-ыг өөрчилдөг юм байна. Маан зэрэг байгаа. За тэгээд температурын өөрчлөлт маань өө 60 градусаас 20 болтол болж байна гэдэг чинь 40 градусаар өөрчлөгдөх юм. За 900-ны 9.6 гэдэг тийм баг тоо гэж авах тийм. Тэгэхээр шархны. За 12-т нь хийн температур ба даралт хийн бөөмсийн хөдөлгөөний тухай илэрхийлсэн өгүүлбэрүүдээс бурууг нь сонгоно гэсэн. За бөөмсийн хөдөлгөөний хорт ихсэх үед даралт нэмэгдэнэ. За тэгнэ. Бөөмсийн хөдөлгөөний хорт багасх үед хийн температур богино. Тэгнэ. Бөөмсийн хөдөлгөөний хорт багасх үед хийн даралт нэмэгдэнэ. За хорт багасчихж байгаа учраас ханыг мөргөл ихсэн гэж байхгүй. Тэгэхээр энэ боогны. Хийн температур ихсэх үед хийн дотоод энерги нэмэгдэх гэж. За энэ бол. За 13-т нь 4 кг масстай 70 градус температуртай усан дээр 2 кг масстай 40 градус температуртай бүлээн ус хийж сайтар утгаваа гэж. За тэгээд бид нар энд юу болох юм бэ гэвэл энэ холжийн температур хэд болох вэ гэдгийг л болох. За тэгэхээр бид нар ерөөсөө холжийн температурыг боллоо. Усан дулаан, бэлдсэн дулаан ижлэгэн гэдгийг санах хэрэгтэй. За ямар бие дулаан алдах юм бэ гэхээр халуун бие алдна. Ямар бие дулааныг авах вэ гэхээр хүйтэн бие. За тэгээ энэ хоёр тэгштэглээ бодоод нэмэгдэх юм бол өсөн M1-ийг T1-ээр үзсэн нь M2-ыг T2-оор үзээд түүнийг хоёр массуудын нийт хувааж өгдөг. Энэ томыг яг хаанаас яаж гарч ирээд байгаа юм бэ гэхээр ийм. Усан дулаан гэдэг чинь ерөөсөө хүйтэн бие юм байна. Тэгвэл хүйтэн бие нь 2 дугаар бие биш тийм. Тэгвэл M2-ыг хүчдэг нь C өвчдөг нь. За холжийн температураас хүйтэн бие чинь хүйтэн байгаа учраас хасч өгнө. За нөгөөдөгт нь халуун биеийн тухай ярьж байна. Тэгээд халуун бие бол холжийн температураас өндөр байгаа учраас халуун биеэсээ хязгаах гэж байна. За тэгээ энэ жижигхэн цэнүүд нь дарагчиж байгаа. За тэгээ хаалтаа задлж уржээд туршилт нь зөв үрчээд төдтэй нэг гişүүдээ нэг тал руу ялгаад тэгээд эмхтгэж бичих юм ийм гарч ирж байгаа шүү. За одоо энд оглуулчих гэсэн. Тэгэхээр 47 28 буюу 280 эмх нь 80 2-ыг 40-оор үлчиж байгаа шүү. 80. За тэгээ массуудын нийлбэр маань 6. Тэгэхээр 360-ыг 6-д унал гэсэн. Тэгэхээр 60 градус төрж ирнэ. За 14-т нь зурагт цэсийн төлөвийн өөрчлөлтийг харуулсан график өгөгдөвөө. Графикийн CD хэсэгт ямар процесс явагдаж байна вэ гэсэн. За 2580 градустай би температурын докторцсон. Энд тэгэхээр цаашаа хөрж байгаа процесс учраас конденсац явж байна. За тэгээд доошоо температурын дор хөрөх процесс явагдаад энд ирээд хөрсөн бие маань хатчихжээ.
Тэгээ эсэргээр температур градусны эсэргээр харсан байх юм бол энд хайлаад энд уурчих процесс юм гэсэн. Тэгэхээр энд бол цавцхан. За 15 дээр тасалгаанд байсан 20 градус температуртай халуун баригч усны савыг 80 градус температуртай халаахын тулд 4800 жоул дулаан шилжүүлвэ. Халуун баригч усны савны дулаан багт дамжийг тодорхойлно гэсэн. За дулаан багт дамж гэж ирж байна. Хүүхдүүд андуураад хувийн дулаан багт дамжтай андуурч байгаа тийм. Тэгвэл дулаан багт дамж гэдэг нь хувийн дулаан багт дамжийг маасаар нүцчих юм гараад ирдэг. Тэгвэл дулааны тав хэмжээг бид нар олохдоо хувийн дулаан багт дамжийг маасаар үржээд тэгээд температурын өөрчлөлтөөр үржиж өгдөг. Тэгэхээр тасалгаанд байгаа 20 градус температуртай халуун баригч усны савыг 80 градус температуртай халаана гэж. Тэгэхээр үс температурын өөрчлөлт 60 градус болж байна. За тэгээ энэ маань хилээд бидний тэгээд 4800 жоолхны. Тэгэхээр эндээс тэгээд дулаан багт дамж авах гэдэг маань 4800 шаардлагатай буюу ерөөсөө 80 лоолог бодох градус. За 16 дээр нь диффузийн үзэгдэл хөөтөн усанд удаан ажиглагддгийн учир нь гэсэн. За молекулын хоорондох зай багасснаас болдог гэж байна. Үгүй. Молекулын хөдөлгөөний хурд ихснээс болдог гэж байна. Хөөтөн усанд молекулын хурд бол бага байгаа. Энэ бол бас үгүй. Молекулын хөдөлгөөний хурд багасснаас энэ ерөөсөө удаан ажиглагдаад байгаа шүү дээ, тийм ээ? Энэ юм байна. За молекулын хэмжээ өөрчлөгдөхгүй баха. 17 дээр 128 г масстай өчил дөрөгч хэд ямар хэмжээний бодисын тоо хэмжээ агуулгадах вэ гэж. Тэгвэл бодисын тоо хэмжээг молээр илэрхийлдэг бөгөөд молекулын массыг молийн масстай бичнэ гэсэн. 128 г молоо грамма 32 г молтой авчихна. Тэгэхээр ерөөсөө 4 мол. За 18-д нь 20 градус температуртай тасалгаанд бүлүүр бүхий дулаан дамжуулахтай металлаар хийсэн савн туршилт хийвэвэ. За сурагч бүлүүрийг халгуур түлхэхэд бүлүүрийн хажуугаар хий алдахгүй бол энд хий ямар процесс явагдах вэ гэсэн. За түлхэж гэн гэхээр энд эзлэх нь өөрчлөгдөж байна. Эзлэх нь өөрчлөгдөж байна гэдэг нь эзохор процесс биш ээ гэсэн. За дараа нь энийг шахаж байгаа учраас молекулын ханыг мөргөлт нь өөрчлөгдөж чинь. Тэгэхээр даралт тогтмол процесс биш байх нэ. За тэгээд ерөөсөө изотерм процессыг илэрхийлж байна гэсэн. За 19 дээр нь 40% ашигтуулын коэффициенттэй мотор 1 циклд 400 жоул ажил хийсэн бол гадагш алдсан дулааны тоо хэмжээг тооцоолоо гэсэн. За эсвэл 400 жоул маань өөрөө 40%-ийнх нь ашиг нах. Тэгвэл нийт гаднаас өгсөн дулааны хэд байх юм бэ гэдгийг бид хэлж байна. За тэгвэл ашигтай ажлыг бүх ажилд хуваагаад 100%-аар хүччих юм бол бидний ашигтуулын коэффициент гардаг. Тэгвэл буцаагаад бүх ажлаа яаж болох юм бэ гэвэл ашигтай ажлаа ашигтуулын коэффициенттэй хуваагаад 100% хүчнэ гэсэн. Тэгэхээр 400 хуваагаад 100-аар үржих юм бол 1000 жоул ажил. За энэ бол бидний нийт гаднаас өгсөн бүх ажил. Алдагдсан дулаан маань хэд байх вэ гэхээр ерөөсөө алдсан дулааны болох юм бол бүх ажлаас ашигтай ажил хийх шаардлагатай. Тэгэхээр 1000-аас 400 гасгаар 600 жоул дулаан алдсан байна. Улаан шингэн термометрийг хүйтэн биед хүрэхэд шилэн 3 дахь улаан шингэн доошилдог үүний учрыг тайлбарлана гэсэн. За улаан шингэн бол ууршихгүй. Шилмэл хагараад ингээд яагаад. За улаан шингэн биед хүрэхэд хэсэг нь хорогдно гэж.
хорогдохгүй. Энэ биш. Улаан шингэн ус хурж хагсны улмаас эзлэхүн багасна. Яг үнэ. Эзлэхүн л багасны учраас л ингээд дэвшилт очлоод байгаа шүү дээ. Улаан шингэнийг агуулгах шил хоолой тэлж. За савны өөрчлөлт болох юмгүй. За 29-ийнх. За 21-т нь олсоор долгион хэрхэн тархаж байгааг тайлбарласан өгүүлбэрийг сонгоно гэсэн. За долгионд материалын дагуу тархаж олсныг хэсгүүд зөвхөн дээш доош шилжүүлдэг гэж. За энэ бол үнэн байна. Олсны молекулууд долгионтой хамт нэг чиглэлд шилждэг. Үгүй молекул үүдэхгүй. Долгион зөвхөн олсны төгсгөлд хүрэх хүртэл энерги дамжуулдаг үгүй. Долгион тархал зөвхөн соронзон орон тохиолдох үзэгдэл. Үгүй энэ механик долгион гэж байгаа шүү дээ. За 22. Усны гадарга дээр тарж буй хавтгай долгионыг үзүүлжээ. Долгион саадыг тойронд тархахдаа тархалтын чиглэлийг өөрчилж сарных үзэгдлийг хэлнэ. За дараах зурагт дифракцийн үзэгдлийг зөв төрүүлсэн аль вэ гэж. За тэгвэл 22-ийн А дээр бол толио ойлтыг харуулсан байна. Энэ биш бахна. Дифракц гэдэг маань долгион ямар нэгэн саадыг тойронд тарах үзэгдэл хэлж байгаа. Тэгэхээр энэ мөн байна. За энэ бол дууны долгион агаарын молекулуудыг нектрошуулж сэрэгжүүлж байгааг үзүүлсэн байна. За энэ бол нэг орчноос нөгөө орчин руу гэрэл хугарч байгаа үзэгдэл. Тэгэхээр Б нэ. За 23 дээр зурагт үзүүлснээр интерференцийн процессыг хамгийн оновчтой тайлбарласан өгүүлбэр нь аль вэ гэж. За ерөөс интерференцийн үзэгдэл гэдэг маань фазаараа ижил долгионоо давхцах үед далайцны эрс хэсэх юм багасах үзэгдэл хэлж байгаа. Тэгэхээр яг ижил фазтай болоод ирсэн үед далайц нь ихсэн нэг харуулж байна. Яг эсрэг фазтай болоод ирсэн бол далайц нь багасныг илэрхийлээд шулуун болж байна. Энд бол бид нар бол интерференцийн максимум үүсдэг, энд бол минимум үүсдэг. Мэдэх хэрэгтэй. За тэгэхээр өгүүлбэрүүдийн унших юм бол зам тавьж өгдөг биш. Давхцсан долгионуудын нөлөөгөөр тухайн зэгт ерөнхий далайц үргэлж багасдаг үгүй. Интерференцийн зөвхөн механик долгионд ажигладаг гэрэл болон дууны долгионд үгүй хамаарна. За давхцсан долгионуудад фаз ижил байвал далайц нэмэгдэж, эсрэг фазтай байвал далайц багасна. За яг энэ бол үнэн байна. За 24 дээр дараах дөрвөн долгионуудаас аль нь хөндлөн долгион вэ гэсэн. За тэгвэл дөрвөн долгионуудын хөндлөн долгион маань өөрөө юу илэрхийлж байна гэхээр энэ бол хөндлөн долгион байна. Энэ бол хөндлөн долгион. Энэ бол тууш долгион. Энэ биш. Энэ бас тууш долгион биш. Тэгэхээр 1 3 гэдэг сонгох үжээ. За 25 дээр Цельсийн температурт агаар тарах дууны хурд ийм томьёогоор тэгшгэлээр илэрхийлэгддэг байна. Тэгвэл зуны улиралд агаарын температур 298 Кельвин байсан бол энэ температур бүгдээрээ Цельсийн градус руу шилжүүлэх юм гэсэн. Тэгвэл 298 Кельвинээс 273-ыг хасаад өгчих юм бол Цельсийн градус гарч байна. 25 градус Цельс. Энд бид нар Цельсийг орлуулж бодно гэсэн. Тэгэл ерөөсөө 331 дээр нэмэх нь Т16-аг 25-аар өвчээд гээд хариу гарч байна. Тэгэхээр өсвөл 336 м/сек гарах нэ. За 26-т нь вольтметрийн хэмжих хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ гэсэн. За А-д нь түүнийг ом метртэй зэрэгцээ холбоно. Б-д нь батарейг нэмэлтээр эхлэхийн холбоно. С-д нь нэмэлт эсэргүүцлийг вольтметртэй зэрэгцээ холбоно. За бид нар шуунтын эсэргүүцлийг нэмж залах тухай ярьж байна гэсэн. Тэгэхээр вольтметр маань өөрөө дэлхийд ямагт одоо хэрэглэгчийн хүчтэйг хэмжиж байгаа зүйл шүү дээ. Ямар зэрэгцээ холбогддог. За тэгвэл вольтметрийн хэмжих хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд энд нэмэлт эсэргүүцлийг цуваагаар холбож өгдөг. Ингэснээр яа гэм бэхээр вольтметр дээр унах хүчтэй хуваарлагдаад илүү их
хэмжих хязгаартай болоод ирдэг гэсэн үг. Тэгэхээр үсээ цовоо олбоч нэмэлт эсрэгцлийг тавьдаг хэмээ. За 27 дээр зурагт үзүүлсэн хэлхээнүүдийн цахилгаан хөтлөгч хүч нь ижилхэн эпсилон ба дотоод эсрэгцлийг тооцохгүй. За зүүн талын хэлхээ гэдэг нь энийг хэлж байна. R эсрэгцэл дээр P чадал бол баруун талын хэлхээнд ялгарч чадлыг олгож. За баруун талын хэлхээ маань R болон 3R эсрэгцэл зэрэгч олгож. За тэгвэл ерөнхий эсрэгцлийг нь олох юм бол R-ыг өөрчлөлт нь 3R R дээр нэмэх нь 3R гэх юм. Тийм бол 3R квадратыг хуваадаг нь 4R. 4R болохгүй R-аас нь дарагдаад 4-ний 3R эсрэгцэл. Тэгэхэд ялгарх чадлыг яаж тооцдог юм бэ гэхээр за хэлхээнд ялгарх чадлыг бүгдээрээ чадлыг гүйтгэлийн хүчний квадратыг эсрэгцлээр өөрчилж өгнө. Тэгэхээр эсрэгцэл чадал хоёр маань шууд хамаардаг. Тэгвэл P тэнцүү I квадратыг өөрчилдөг нь за бидний R маань 4-ний 3 R болсон гэсэн. За тэгвэл эндээсээ бүгдээрээ I квадратыг өөрчилдөг нь яг R-ын левтэй тэнцүү юм байна гэдгийг хараач. Тэгэх юм бол энд хуваагдж байгаа 4 маань дээш өөрчигдэж өгөх нь хуваагдж байгаа 3 маань өөрчигдж байгаа 3 маань хуваагдж өгөх. Тэгэхээр энэ хариуцлага. Тэгэхээр за 28 дээр зураг цэнэглэгдсэн хоёр бөмбөрцөг нэг нэгээс маш хол зайд байваа. За нэг нь Q, нөгөөх нь 6Q цэнэгтэй ба R ба 2R радиустай дамжуулагч материалаар хийгдсэн бөмбөлгүүдийг дамжуулагч утсаар холбосон бол дамжуулагч утсаар гүйх цэнэгийн хэмжээг олох нэ. Дамжуулагч утсаар холбоход хоёр бөмбөлгийн потенциал нь тэнцүү болно гэдгийг санах. За тэгээд цахилгаан потенциалыг олохдоо бид нэр энэхүү томьёог ашигладаг баримталж хэлье. Тэгэхээр энд нэгт юу хийх юм бэ гэхээр хоёр бөмбөрцгийн маань потенциалууд ижил байх ёстой гэдгийг санах нэ. Тэгэхээр Q1-ийг бодох нь энэ маань графурчдаг нь Q2-ыг бодох нь 2R гэх санах ёстой гэсэн. Эндээс за тэгэхээр эндээс ингээд томьёог харах юм бол K-нууд R-ууд дарагдчих болох. Тэгэхээр Q1 маань гэсэн Q2-ыг хуваадах нь 2 болох нэ гэсэн. За хоёрдугаарт нь үнд цэнэг хадгалагдах хууль биелэх учраас холбосны дараа болон өмнөх цэнэгүүдийн хэмжээ ижил байх бөгөөд Q дээр нэмэх нь 6Q бөгөөд 7Q цэнэгтэй байна гэсэн. Нүгсүгөө хэр энэ Q1 дээр нэмэх нь Q2 нь 7Q байх ёстой. Q2-ыг хуваадаг нь 2 дээр нэмэх нь Q2 тэнцүү 7Q бөгөөд эндээс 2-оор өгөх юм бол 3Q2-ыг хуваадаг нь 2 үйлчдэг нь тэнцүү 7Q болно гэсэн. Тэгээд Q2-ыг эндээс авах юм бол 14Q хуваадаг нь эндээс харин Q1-ийг нь олж өгөх юм бол 7Q хуваадаг нь 3 болно гэсэн. Энийг хавчих бичиж. 7Q хуваадаг нь 3-аас бүгдээрээ Q цэнэгийг гасчаал өгөх. Тэгэхээр энд 3-оор өгөх нь тэгэхээр өсөө 3-ны 4Q болно. Тэгэхээр 3-ны 4Q буюу C хариулт нэ. За 29 дээр дараах конденсаторуудын ерөнхий багтаамж CAB-г болох нэ. За ингээд ажиглах юм бол 3 конденсатор маань цуваа холбогдсон. Тэгэхээр цуваа холболтын үед бид нар конденсаторын ерөнхий багтаамжийг олохдоо
Эхний хоёрыг бодох юм бол 3C үлчдэг нь 3C бодох нь зөтөрнөх нь 3C гэж бодох. 18-ыг 9 байх юм бол 2C. За дараагийнхаа дахиад цов бодно гэдэг маань 2C үлчдэг нь 3C. 2C дөрөнгө нь 3C. Тэгээд 5-ны 6C. Тэгээд 1.2C болох нь тэр 5C-г нэмэх юм бол 6.2C болох нь. За тэгээд сүүлийн 6C-тэйгээ 100 холбоотой учраас 6.2C-г хүчиг нь 6C 6.2C тэрнэг нь 6C болно гэсэн. Ийм тэгээ 12.2C байх нь. C гэдэг энэ C-гээд тэгээд бодох юм бол 3C авч болно. За 30 дээр дараах 4 тэмдэглэгээнүүдээс аль нь nor логик үйлдэлийг илэрхийлэх вэ гэж. Not or гэдэг үйлдэл маань. За энэ бол or үйлдэл маань. Тэгээд энд үгүйсгэж чинь. За дараах логик гэхэд тохирсон үнний хүснэгт аль нь зөв илэрхийлэх вэ гэж. За энд бол and үйлдэлийг илэрхийлсэн логик элемент байна. Энэ түүнийг үгүйсгэх хэрэгтэй. Тэгэхээр and үйлдэл маань өөр өвчтөг үйлдэл байна. Тэгэхээр тгийг тэгээр үржлээ. За эндээс тгийг тэгээр үржлээ 1 тэг тэрнийг үгүйсгэхээр 1 энэ зөв байна. Тгийг нэгээр үржихээр тэг тэрийг үгүйсгэхээр 1 болох хэрэгтэй. Тэгээ энэ бороо. Дараагийнх нь болохоор тгийг тэгээр үржихээр тэг түүнийг үгүйсгэлээ 1 зөв. Тгийг нэгээр үржлээ тэг үгүйсгэлээ зөв. Үгүйсгэлээ зөв. Нэгээр үржихээр 1 гарan тэрийг үгүйсгэчихээр тэг бол. Энэ зөв. Би энэ өгнө. За 32 дугаар дасгал дээр зурагт өгсөн тэгшүүнцэгтийн А оройн цэг дээрх цахилгаан орны потенциалыг олно. Цэнгүүдээс А цэг хүртэлх зайнуудыг зурагт тэмдэглэсэн. Q1 тэмцүү хасах 4 нанокулон ийм. За тэгэхээр яаж бодох вэ гэхээр тэр цахилгаан орны потенциалыг олохдоо K-г үйлчдэг нь Q бодох нь R. Тэгэхээр энэ болохоор цэнэг бүрийн потенциалуудыг зайг нь нэмээд өгнө. Тэгэхээр Q1-ийг бодох нь R1 дээр нэмэх нь Q2-ыг бодох нь R2 нэмэх нь Q3-ыг бодох нь R3 болно. За тэгвэл тус бүрийг орлуулъя. За K маань өөрөө 9-ийг үрждэг нь R-ыг 9 зэрэгт байдаг. За тэгээд дотор талд нь болохоор хасах 4-ийг үрждэг нь R-ыг 9 зэрэгт кулоныг R1 зайн маань 4 см. За 4-ийг метрлөө шилжүүлэх юм бол хасах 2 зэрэгт. За энэ дээр нэмэх нь 4-ийг үрждэг нь R-ыг хасах 9 зэрэгт. За зайн болохоор 5 байгаа учраас 5-ыг үрждэг нь R-ыг хасах 2 зэрэг. Нэмэх нь мөн адил 4-ийг үрждэг нь R-ыг хасах 9 хуваадаг нь 3-ыг үрждэг нь R-ыг хасах 2 гэж чигнэ. Ийм хэлбэртэй болох нэ. Эдгээрийг бүгдээрингийн шилжүүлээд 9-ийг үрждэг нь 19 зэрэгтэй үржих юм бол 20 вольт орж байгаа. За син. За 33 дээр шулуун соронзны үсгэж байгаа соронзон орны шугамыг зурагт үзүүлвэ. Соронзын туйлуудыг нэрлэнэ гэсэн. За
Ерөөсөө энэ төлөөс гарсан чиглэлтэй байдаг, S төлөв рүү орсон чиглэлтэй байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр нэг нь энэ, ер нь S болох нэ. За, уцанд зүүсэн хүнд бөмбөрцгийн хэлбэлцлийг илэрхийлэх хоёр зургийг үзүүлвэ. Бөмбөрцөг тэнцвэрийн байрнаас баруун тийш хамгийн хол хазаах үед шилжилт хурд хурдгал ямар утгатай байх вэ гэж. За, энэ математикт үйлчингээ илэрхийлсэн байна. За, шилжилт тэг хамгийн хурд гэж. За, хамгийн хол хазаах үед шилжилт нь ямар болох вэ гэдг нь тэг байна гэдэг чи үгүй. Хамгийн их шилжинэ гэсэн үг. Шилжилт тэг гэдгүүдийг бол шууд барчих. За, шилжилт хамгийн их. За, зөв. За, хурд тэг байна. Зөв. Хамгийн их хурдтай. Үгүй шүү дээ. Тэнцвэрийн цэгээ дайрах үед хамгийн их хурдтай болдог. Тэгэхээр үссэн тийм. За, 35 дээр хүчин тачааг зүүн түүнийг тэнцвэрийн байрлалаас чөлөөлөхөд гармоник хэлбэлзэл хийв. Түүний хэлбэлзэл хийж буйг графикт төсөөлсөн бол уг хэлбэлзлийн далайцыг олоорой гэсэн. Тэгэхээр тэнцвэр нь эндээс хамгийн их хазаасан зай бол тэрний далайц болт. Тэгэхээр ерөөсөө 10 см гэдгийг л тавьлаа. За, хоёр тал задгаа холоод дууны эрдэнэс үүсэж хоёр задгаан амсар дээр багцраал үүсвэ. Зурагт үзүүлснээр хоолойны урт 60 см бол хоолойн дархаж буй долгионы дууны долгионы уртыг олоорой гэсэн. Тэгвэл хэдэн долгион байгаа юм бэ гэдгийг харъя. За, эндээс энэ гүдгэрээс дараагийн гүдгэр хүртэлхийг бид нэг долгион гэж үзэж байгаа. За, ингээд нэг долгион болох. За, ингээд дахиж яваад ингээд хоёр долгион болох. Эсвэл хоёр долгион л явж байгаа. Энэ бидний долгионы урт гэж. Тэгэхээр өсөө 30 см болох нэ.